Цахилгаан толгодоогоо нэг 14 мянга гэдгийг 15 мянга гэдгийг янз бүрийн тоо байна. Энэ тоо өөрчлөгдөж байна. Би 9 сарын 15-ны өдрөөр манай яам нэгтгэж гаргасан тоог та нарт хэлэхэд нэг 14200 орчим айл өрх байна. Үүнээс нэг 9800 орчим айл өрхийг энэ 22 оны төсөвт суулгацсан багц ажлууд байгаа. Айлуудын гэр хорооллын айлуудын цахилгаан хэмжээг шийдвэрлэх асуудал шийдэгдэн. Цаана нэг 4000 гаруй айл бол одоо цахилгаан толгодох болцоогүй байна. 23 оны төсөвдөр шинэ хөрөнгө оруулалт тавьж чадаагүй учраас энэ асуудал одоохондоо бүрхэг байна. Гэхдээ төсөв эцэслэл нь батлагдаагүй. 2022 оны 11 сарын 15-ны дотор эрх хичээлийн төсөв батлагдах учиртай. Тэгэхээр энэ төсөвтөрөө суулгах боломжтой гэж үзэж байна. За бид нар бол энэ эрчим хүчний яамнаас ангийн яамдын нөхцөл байдлыг бүгдийг нь тайлбарлаж хэлсэн бичгээр өгсөн боловч харамсалтай нь төсөв санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас шийдэгдээг үлдсэн энэ 4000 орчим айл үлдэнэ.